Сайн байцгаана уу, бүгдээрэнд нь дэлгэр сайхан зуны мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд худалдаж авсан бүтээгдэхүүнүүд болон над дээр ирсэн PR box-ыг танилцуулах гэж байна. За тэгээд эхний бүтээгдэхүүнүүд нь миний Cloud9-аас худалдаж авсан бүтээгдэхүүнүүд байгаа. За та бүхэн мэдж байгаа бол энэ Sky Bottle гэж шинэ брендинг бүтээгдэхүүнүүд Cloud9 дээр худалдаанд гараад эхэлчихсэн байсан. За энэ бүтээгдэхүүний гарын тос нь бол надад байдаг гэсэн баггүй. Би Olive Young дээрээс гарны тос дуусчаад нэг хоёр төрлийн гарын тос авч ийсний. Нэг нь энэ Sky Bottle гэдэг брендинг гарны тос байсан бэлээ. Тэгэд өндөр нь бол ер нь айгүй тийм зөөлөн, айгүй тийм fresh санагдахаар одоо юм нэг цэвэрхэн одоо эмгтээчүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү төрлийн одоо эмгтээчүүдээс ямар өнөр өнөрцдөг вэ? Яг тиймэрхүү өнөртэйсэн болохоор би авч ийсэн баггүй. Тэг яг өөрийнхөө тэр авч ийсэн өнөртэй усны ижил болох энэ White Rain гэдэг одоо тийм mist байсан. За энэ болохоор нөгөө хувц руугаа цэцэж болдог, бүс рүүгээ цэцэж болдог тийм mist гэхгүй юу? Hair and body mist perfumed гэсэн. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү одоо mistнүүд болохоор за хувцас гэхээр мэдээж бас орлуугаа цэцэж болно. За дэр биш ер нь бол ингээд ороо хураасныхаа дараа ч юм уу те энэ миний төрөгчгөр бас ингээд гэрээр дүр айгуу гой үнэртэй дэдэг. За энэний үнэр нь бол яг уу тийм одоо бүр амар яг ийм үнэртэй ус шиг бол нэг үнэртгүй айгүй зөөлөн айгүй ийм шин соргог тиймэрхүү төрлийн мэдрэмж төрүүлэхээр тэгээ үний хувьд л энэ айгүй боломжийн байгаад идэг. Тэг хин нэгэнд бэлгэн төхөд ч гэсэн одоо гарын тостой ч юм уу одоо ингээд өгч мөхөд бол айгүй хөөрхөн байгаад идэг. Тэгээ энэс бол би ингээд худалдаж авсан байгаа. За дараагийнх нь бол миний одоо нөгөө урд нь байнга магтаад исэн энэ Stretch Fit юу гэж байгаа calming pad гэсэн байгаа. Доктор Алтиягийн бүтээгдэхүүнд ер нь бол айгүй гоё аваад идэг. За энэ бүтээгдэхүүнийг бол би урд нь айгүй олон ярьчихсан учраас дахиж яриад явах уу. Ямар ч байсан энэ бүтээгдэхүүнийг бол би хэрэгсээр байх болно гэж бодсон. Нүрийг айгүй сайн чигшүүлээд хаванг маш сайн бууруулдаг нийм пад байгаа. За дараагийн бүтээгдэхүүн нь доктор Алтиягийн Rapid Firm Sculpting Cream гэсэн ийм одоо тос байгаа. За энэ тос болохоор одоо нэг тийм өрчлөө үүсэж эхлэж байгаа ч юм уу те эсвэл одоо баг зэргийн ийм хялгсан өрчлөөнүүд үүсчихсэн байгаа бол айгүй тохиромжтой. Тэгээ маш одоо хөнгөн бүтэцтэйгээс гадна одоо арьсны өнгө одоо жоохон гунтцсан байгаа шүү дээ. Тийм хүмүүст айгүй тохиромжтой гэж хэлсэн. Тэгээ би ерөнхийдөө бодохдоо тослог арьстай хүмүүс хэрэглэхэд ч гэсэн айгүй тийм бүтцэн хөнгөн болохоор зуны уйлралд ч гэсэн зүгээрэж магадгүй гэж бодсон байгаа. Юу ч гэсэн энийг хэрэглэж үзээ та бүхэнтэй бас ревю одоо хуваалцъя. Ерөнхийдөө бол хэрэглэж үзсэн хүмүүс бол энэ тосонд нэлээд ам сайтай байгаад идэх юм байлээ. Тэгээд туршиж үзгээд би ингээд авчихсан байна. За дараагийн бүтээгдэхүүн болохоор миний одоо Olive Young дээрээс худалдаж авсан бүтээгдэхүүнүүд байгаа. За та бүхэн нөгөө мэдж байгаа баах одоо энэ юуны Skin Food-ийн Low-Tap pad айгүй сайн байгаад идэв шүү дээ. Тэр тэгсэн чинь шинжлэхдээ ийм гарцсан байлээ. Тэгээ би бас хэрэглэж үзгээд авчихсан байгаа. Нөгөө хуучин загварыг нь ч гэсэн авсан. За хуучин одоо тэр борд одоо савтай Low-Tap pad бол Солонгосын бүр номер 1 солонгосчуудынх нь өөрсдийнх нь одоо худалдаж авах дуртай пад байдаг. Бүр номер 1 одоо Mediheal-ээс илүү гэсэн үг шүү дээ. Тийм байд юм бэлээ. Mediheal бол яг хөө ингээд бусад Европын орнуудаар айгу алдартай байгаад идэг гэд байд юм бэлээ. За энэ пад болохоор ингээд дотроо нийтдээ 100 ширхэгтэй 210 тийм грамтай тэгэнгүүтлээ урдны нөгөөнийг арай жохон зузаан бор байгаад байдаг шүү дээ. Тэрийг бодвол савн арай жижигхэн байсан. Би тэгээд материалыг нь бол яг үзээгүй байгаа. Энийг ерөөсөө задлж үзээгүй. Хэрэглэж эхлэхээрээ задлая гэж бодсон. Тэгэхгүй болохоор өмнө нь задлчаар энэ маань нөгөө бас жохон ууршилчиж магадгүй. За тэгээд энэ одоо хайрцаган дотроо болохоор ийм одоо 3 ширхэг падны одоо цапаас ирсэн. За эднэрийг болохоор нөгөө юунд аялал зугаалахт явахтаа аваа авчиж болно. Дотроо 10 ширхэгтэй ингээд нийтдээ одоо 30 ширхэг байгаа байхгүй. За тэгээ энэ худалдаа авалт бол миний бас айгүй авахыг бодож исэн, авахыг хүсэж исэн тийм худалдаа авалт байсан. Olive Young-ийн дараагийн худалдаа авалт нь ийм коллаген байгаа. Та бүхэн коллаген уудаг бол ямар коллаген уудаг гэдгийг бас комент хэсэгт бичээрэй. За би энэ коллагеныг болохоор хоёр дахь удаага одоо авч байна. Энэ маань болохоор дотроо бас нэлээд олон ширхэгтэй 50 ширхэгтэйгээр ингээд савлгаатай. Нэг юм уутан дотроо 10 ширхэг байгаад идэв. Тэгээ би энийг болохоор заримдаа дангаар нугаа, заримдаа одоо смути хийхдээ дотор нас холиод ингээ ууччих юм. Ам тэмтрнээс айгүй гоё. Тэгээд энэ коллагены ревю нь айгүй сайн байгаадсан болохоор солонгосчуудын өөрсдийнх нь ревюийг нь орчуулж одоо уншиж агаад тэгээд энэ нэлээд сайн байгаадсан болохоор эндээс ингээд нэг ингээ хайрцгийг авчулсан нэлээд ингээ хөрхөн уддаг. За дараагийн авсан бүтээгдэхүүн нь The Alba branding Vita Toning Serum Toner гэсэн
ийм бүтээгдэхүүн авсан. Та бүхэн Dialpag мэдчихвэл одоо эдний спрей айгу алдартай байгаад байдаг. За энийг би яагаад авсан бэ гэхлээр ерөнхийдөө бол ийм доторх нь нэлээд тийм өтгөн бүтэцтэй тонер байсан. Тэгэхээр энэ бол mature skin айгу сайн байх гэж бодоод би авсан байгаа. За ийм бүтээгдэхүүн бол хизээдээ илүүддэггүй, илүү гараад хэрглэж дуусахгүй гэсэн асуудалгүй байх гэж бодоод би энэ Dialpag-ийн одоо бүтээгдэхүүнийг сонгосон байгаа. Vita Toning за тэгэнгүүтээ anti-aging toner. Ерөнхийдөө бол чийгшүүлээд арьсыг нэлээд сайн цайруулдаг тийм төрлийн тонер гэж шүү. Serum toner гэхээр одоо ингээд serum шиг үйлчлэгээ үзүүлэх тонер гэж би ойлгоод байна. Зөв үү буруу юу? За тэгээ Olivia Young-ийн худалдан авалт маань ийм байлаа. За дараагийн худалдан авалт маань Dioros би 2 зүйл худалдаж авсан байгаа. Тэрийг одоо та бүхэнд үзүүлье. За эхний бүтээгдэхүүн нь болохоор ийм юу байгаа? On and off oil makeup remover гэсэн тосон цэвэрлэгч байгаа байхгүй юу? Энийг бол би авчгаад 1-2 удаа хэрэглэж үтсэн. Энэ бүр айгүй сайн цэвэрлэлт юм байлээ. Айгүй тийм одоо яг нөгөө одоо солонгос тосон цэвэрлэгчүүд ямар байдгүй тэрний төвшөнд цэвэрлдэг. За тэгээд хитрхи их тийм амар тослог энэ төр ерөөсөө биш. Яг юм ус шиг айгүй шингхэн тэгээд хэрэглэхэд бас айгүй тийм тааламжтай санагдахаар тийм oil байсан. За энэ oil бол одоо сүүлд шинээр гаргасан одоо skin care бүтээгдэхүүн юм байлээ. За тэгээд дараагийнх нь Dior-ийн авсан бүтээгдэхүүн бас нэлээд тийм сонирхолтой бүтээгдэхүүн байгаа. За энэ маань болохоор Backstage Air Flash Mist гэсэн бүтээгдэхүүн байна. Энэ бол setting spray байгаа. Та бүхэн setting spray гингүүт мэдж байгаа бах. Будалтын өмнө, за будалтын дундуур, будалтын дараа гэж 3 төрлөөр хэрэглэх боломжтой ийм mist шинээр гарсан байгаа юм билэ. За тэгээд энийг ингээд би нэг удаа будахтаа хэрэглээд үтсэн чинь ерөнхийдөө бол одоо арьсыг нэг тийм эрүүл glowy харагдахад туслах тийм setting spray юм байлээ. Та нарын мэддэг нөгөө одоо ингээд ихэнх спрейуд магадгүй дандаа юм мат болгодог будгийг тэр чигт нь одоо ингээд нүүрэн дээр аюу олон цагийн турш уурсахааргүй яг тэр чигт нь барьдаг тийм төрлийн одоо setting spray байгаад байдаг шүү дээ. Энэ болохоор одоо илүү тийм glowy харагдангаа будгийг бас удаан барих тийм үйлчлэгээтэй юм байлээ. Тэгээ миний бол одоо дуртай төрлийн будалт бол угаасаа юм glowy будалтай байдаг. Одоо ингээд арьс маш юм эрүүл харагдаж ах тусмаа надад одоо юм будсан будааг нь мэддэхгүй байх тусмаа илүү гоё санагдаад байдаг болохоор энэ mist надад бас айгүй тийм гоё юм шиг санагдсан. За тэгээ удаан хугацаанд хэрэглэхээр ямар байх нь үзье гэж бодсон. За энэ болохоор ерөнхийдөө үнийн хувьд бол айгүй боломжийн. Тэгээ 100 мг-тай гэхээр өдөр болгон нүрээ буддаг хүнд магадгүй 2-3 сар хэрэглэгдэх байх гэж бодсон. Энүүгээрээс одоо нөгөө brush шүү дээ. Тэгээ brush-н дээрээ бас ингэж цацж байгаа. Тэгээд нүүр будахтаа энэ хэрэглэж болох юм байлээ. Өмнө дундуур дараа гэд ямар ч үе шатанд одоо хэрэглэх боломжтой гэдгээр энэ маань онцлог санагдсан. За одоо харин та бүхэнд над дээр ирсэн PR box-ыг би танилцуулъя. За энэ PR box болохоор яг Солонгос брэндээс өөрсдөөс нь холбогдсон 3 дахь брэнд байгаа. За энэ брэнд бол миний мэддэг мөртлөө хэрэглэж үзээгүй Lagoon брэнд байсан. За би бүр маш их баяртай байна. Солонгосоос ингээд өөртөө холбогддог брэндүүд бол над дээр одоо миний хувьд ч тийм бас олон байгаад байдаг болохоор яг ийм мэдээ сонсох бол бүр үнэхээр одоо аз жаргалтай одоо маш тийм тултал нь одоо намайг баярлуулсан тийм өдөр болж өнгөрдөг. За тэгээ Lagoon брэндийг туршиж үзэх боломжийг олгосонд маш их баярлалаа. За дотор нь болохоор ингээд 5 төрлийн бүтээгдэхүүн байсан. За эхлээд болохоор эдний ийм тонер нь болохоор ийм mist хэлбэрээр байдгийн байлээ. Энэ нь бол одоо айгүй таалагдсан. Гарандаа өрөхгүйгээр шууд одоо цацаад хэрэглэх боломжтой. За дараагийн бүтээгдэхүүн нь болохоор ийм cleansing oil байгаа. Ерөнхийдөө бол саяын одоо нөгөө Dior-ийн шиг бас айгүй тийм шингхэн бүтэцтэй яг юм ус шиг ийм ойл байсан. За энийг бол би хараахан хэрэглэж эхлэегүй байгаа. За тэгээд Lagoon гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэсэн чинь швед хэлэн дээрх хитрхи их биш, хитрхи бага биш, яг одоо тунгийн тааруулсан гэсэн тийм одоо үгнээс одоо санаа авч өөрийнхөө брендийг нэрлсэн юм байлээ. За энэ брэнд бол ер нь цэвэрлэгчээр айгүй алдартай байгаад байдаг гэдгийг би мэддэг байсан. Тэгээ манай одоо нэг Солонгост байдаг бас ийм арьс арчилгаа хийх айгүй дуртай нэг танил маань Lagoon брендийг хэрэгжилж байгаа тий айгүй таалагдчих ингээд надад ярьжсэн байхгүй. Тэгээ тийм болохоор ч тэрөө тэгээ бас Olivia Young дээр би Lagoon-ийн ийм нэг цагаан өнгөтэй ямар ч тийм өнгөгүй гээлэн угаагчийг нь ер нь бол айгүй олон удаа харж исэн болохоор ийм брэнд ер нь бол байт юм байна. За тэгээд хэрэгжилж үзсэн нь одоо ингээд сэтгэлээ хэлсэн болохоор
айгүй сайн бүтээгдэхүүнтэй гэдгийг угаасаа мэдчихсэн байсан. За тэгээд дараагийн одоо үзүүлэх бүтээгдэхүүн болохоор эдний ийм цэвэрлэгч, хөөсөн цэвэрлэгч байгаа. Тэгээд энийг бас л одоо хэрэглэж үзээгүй байна. Энэ брендийн бас нэг гол агуулга нь юу вэ гэсэн чинь ерөнхийдөө одоо та бүхэн савлгаанаас нь ингээ харж байгаа. Айгүй тийм минимал загвартай өөрийнхөө одоо бүтээгдэхүүнээрээ нэг их ийм сүртэй одоо бичиг энэ төр ерөөсөө байхгүй. Тэгээ яг одоо энэ гаднах шигэ бүтээгдэхүүн нь ч гэсэн олон төрлийн орц найрлага ерөөсөө байхгүй. Тэгээд миний бодлоор бол одоо ийм эмзэг, одоо хэр аргийн ийм хэрэглээ арьсанд нь тохирдоггүй хүнд ийм бага орц найрлагатай бүтээгдэхүүнийг тунгийн их биш, бага бишээр яг ингээд тохирох тунгийн тааруулаад хийчихсэн гэсэн тийм одоо философитой брэнд гэдээ ерөнхийд нь бол ойлгочих болох юм байлээ. За тэгээ энэ болохоор mild moisture cream гэж байгаа байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө энэ Lagom гэдэг брендийн бүтээгдэхүүнүүд нь дандаа одоо скин барьерыг дэмжих, одоо маш сайн гүндэн чигшүүлэх гэсэн тийм одоо гол ерөнхий одоо чиг баримжааг баримталдаг гэхүү дээ. За тэгээд хамгийн сонирхолтой санагдсан нь болохоор ийм шавар маск байгаа. За энэ шавар маск болохоор ийм цагаан өнгөтэй юм бэлээ. За тэгээд Lagom White Kaolin Matte Mask гэж байгаа байхгүй. Kaolin гэдэг нэг тийм одоо ургамал юм уу, ямар ч гэсэн цэцэг ч юм уу нэг тийм зүйлээс гаргаж авсан ийм цагаан өнгийн маск байсан. Тэгээ энэ бүхнийг хэрэглэж үзээд яг одоо би надад иржсэн бүтээгдэхүүн дээр ревю хийдэг шиг энэ бүтээгдэхүүн дээр ч гэсэн би ревю хийх гээд бүр тесэн ядан хүлээж байна. Бэлэг илгээсэн Lagom брендийн хамт олонд маш их баярлалаа. За тэгээ миний худалдан авалтууд ийм байлаа. Ерөнхийдөө би өөрөө юм худалдаж авахдаа бол маш цензууртай ханддаг болсон. Хэр аргийн ямиг худалдаж авахгүй. За би өөрийнхөө арьсан тохирсон хэрэгжилж үзэж болохоор миний арьсны чанарыг дээшлүүлсэн, арьс арчилгаанд бас байх ёстой гэж боддог бүтээгдэхүүнүүдээ л би худалдаж авдаг. За бас хэрэглэж үзэж болохоор гэсэн PR box-удаа би бол өөрөө хүлээж авдаг. Түүнээс иш бүх одоо дэлгүүрээс ч юм уу бүх одоо брэндээс санал болгож байгаа зүйлүүдийг би бол авахгүй байхыг хичээдэг. Ер нь бол миний ингээ хэрэглэхгүй бүтээгдэхүүнийг надад өгч ийснээс таад өөрсдөө ингээ борлуулахаа бодоо гэд би шууд хэлчихдэг. За тэгээ ямар ч гэсэн өнөөдрийн дугаар ийм байлаа. Та бүхэн энэ удаагийн дугаарт дурдгдсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзсэн бол комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Энэхүү дугаарыг дуустал нь үзсэн нийт үзэгчтэй баярлалаа. Ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяр таа.